E-Monos компанийн гүйцэтгэх захирал Осорж Амадагтайтай ярилцахад бэлэн болоод байна. Та хөтөлбөрт давтан баярлалаа. Баярлалаа. Өрсөн баярлалаа. E-Monos маш богино хугацаанд Монголын онлайн нэмийн зах зээлд бас давмгай тоглогч болж чадлаа. Тэгэхээр танай платформын үндсэн ялгарл нь юу вэ? Зах зээл дээр ер нь хинч хуулж чаддаггүй тэр давуу тал нь яг юу юм бэ? Энэс эхлэх үү? За Монголд бол цахим худалдаа ер нь нэлээд өндөр өсөлттэй байгаа. Жилийн 15-20% өсөлтөд үзүүлэлт явдаг. Тэгэхээр нэг олон төрлийн платформуд ер нь хөгжиж байгаа. Гэхдээ энэ дотроос эрүүл мэндийн салбарын онлайн худалдаа гэхлээр илүү trust, итгэлцэл маш чухал байдаг. Тэгэхээр манай хамгийн том брендийн ялгарл бол мэдээж Monz найдвартай үйлчилгээ, чанартай бүтээгдэхүүн гэдгээр ялгарч байгаа. За энэний ард бол лицензтэй эмзүүч нар, эмч нар ажилладаг. Зарим хэрэглэгч нар маань бас мэдэхгүй яж магадгүй манай 181883-гийн утсан дээр их эмч нар маань суугаад сард бараг 30,000 гаруй дуудлага аваад эрүүл мэндийн анхан шатны зөвлөгөө өгчдөг. Амталтаараа өргөлж байгаа хүмүүсийн чинь бараг 20-25% ийм анхан шатны зөвлөгөө өгдөг. За энэнд бид нар тодорхой хэмжээний бас хувь нэмрээ оруулдаг. За иймэрхүү мэрэгжлийн зөвлөгөө, найдвартай байдал маань илүү даваа тал юм болов гэж боддог. За хоёрдугаарт бол манайх хамгийн хурдан үргэлжлэлтэй. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн иймийн хүргэлт гэдэг утгаараа хамгийн хурдан үргэлжлэлтэй платформ гэж явдаг. Энгийн үргэлт маань 2-6 цагийн дотор, яралтай үргэлт маань 2 цагийн дотор хүрэгддэг. Үүгээрээ ер нь ялгаатай юм болов. Хоёулаа хэрэглэгчдийн үүднээс ингээд төсөөлөд үзье л да. Тэр маань юу гэдэг вэ гэхээр за одоо бол яхахгүй ханиа томооны улирал эхэлчихсэн. Тэгсэн мөртлөө хүүхэд ингээд шүн халуурлаа гэж бодохлоор орхиод эмийн сан руу гарах хэцүү, яг хаана байгааг нь мэдэх бас хэцүү байдаг. Тэгвэл яг энэ орон зайг боддоор E-Monos нөхөж чадж байна. Ер нь яг энэ явцыг нь цаг хугацааны алдагдал нэг талаасаа тэр хоёрдугаарт нь өгдөж байдгийн цаг үрсэн биеэр заавалчгүй эмийн санд очдог. Энэ орон зайг E-Monos-ыг боддоор нөхөх байна уу? Ачааллын хувьд бол ер нь ямар вэ? Тийм шүү. Манайх ч яг таны хэлдгээр 24 цагийн үйл ажиллагаатай. Тэгэхээр шөнөөр хүүхэд халуурах яг энэ томоогийн үед бол манай шөнийн хөргөлтүүд асар их болж эхэлдэг. Бид нар ч өдөрт бараг 500 гаруй хөргөлт хийдэг болвол энэ томоогийн үйлрэлт чинь бүр 700 гараад явчихж байгаа. Тэгэхээр яг шөнийн үйлрэлт бол 1818 лөө дуудлага өгөөд хөргөлтөө шөнийн үед хөргөлтөө цаг гарны дотор хөргүүлж авах бүрэн боломжтой. Яг энэ хэрэгцээг бол тэгэхээр сайн хангахыг хичээгээд 24/7 ажиллаж байна. За энэс гадна нэг хэрэглэгчдийн маань хамгийн хэцүү нэг асуудал нь уламжлалт эмээ сан руу орохлоор жор дээрх зарим бүтээгдэхүүнүүд нь байдгүй асуудал яагаад гэдэг. Тэгэхээр бүтээгдэхүүнээ бүрэн гүйцэд авч чаддгүй. Үүн дээр бид нар яг шийдэл болоод хэд хэдэн эмээ сангаас цуглуулад өргөж өгөх бас ийм үйлчилгээ байгаа. Энэ маань хэрэглэгчдийн маань яг одоогийн энэ хүүтэнд эмээ сан хайж явахгүй асуудлыг нас шийдэж өгдөг. Тэгэхээр ер нь яг танай платформ дээр бүтээгдэхүүн эмийн чанар яг их усрын баталгааг яаж хангадаг? Ер нь найдвартай байдал гэдээ аваад үзэх юм бол E-Monos бусдаараа юугаараа илүү ялгарл үүсгэх давуу талтай байна. За Монголд ер нь эмийн зах зээл бол өөрөө нэг хамгийн өндөр стандарттай маш сайн хувьчлагдсан салбаруудын нэг гэж боддог. За үүнтэй ч холбоотойгоор E-Monos эмийн сангийн стандарт буюу MNS 5260 стандартаа бол бүрэн хангаж байгаа. За үүнээс гадна сая бид нар 2025 оны дундуур Монголын цахим худалдааны салбарт хамгийн анхны ISO 9001/2015 стандартыг хэрэгжүүлсэн. За ингэснээр нэг манай хүргэлтийн процесс за тэгэл ер нь үйлчилгээ, бүтээгдэхүүний чанар эднүүрээ бүгдээрээ олон улсын түвшинд баталгаажиж, чанар нь баталгаажиж гэсэн үг байгаа. За ингэснээр бид нар ISO нэвтрүүлснээс хойш хүргэлтийн процессын маань алдаа 40%-аар буурлаа. Санал гомдлын тоо маань 2 дахин буурсан ийм зүйлтэй ажиллаж байгаа. Тэгэхээр өнөөдөр яг танай платформ дээр хамгийн хурдтай өсөж байгаа бүтээгдэхүүний ангиллал юу юм бэ? Яг зүгээр нэг талаасаа ханиа томооны улиралтай холбоотой тухайн сегмент нь өсөх нь ойлгомжтой. Гэхдээ хэрэглэгчийн зан төлөв төсвөлийн жилүүдэд байна уу ажиглаж байгаа ямар хөө өөрчлөлт байна? За эхэндээ бол манайх ч эмийн захим худалдаа гэдгээрээ
нийт борлуулалтын маань одоо 70%-ийг эмийн бүтээгдэхүүн эзэлдэг байсан. Одоо бол сүүлийн жилүүдэд энэ харьцаа маань бүр яг эсрэгээр өөрчлөгдөд 70% нь одоо эмийн бус бүтээгдэхүүнүүд болоод 30% нь эмийн бүтээгдэхүүн болсон. Энэ нь одоо ямар шаардлагаар үүсэж байна гэхээр манай нийт ихэнх хэрэглэгч нар маань нөгөө гэртээ сууж байгаа ээжүүд, жоох хүүхэдтэй ээжүүд, хэрэглээ өндөртэй, за тэгээ нөгөө тогтмол эмийн хэрэглээтэй хүмүүс байдаг. Энэ хүмүүс маань одоо нэг эмээ авахтаа л одоо хүүхдийнхаа сүү, хүүхдийнхаа памперсыг за эцэгтэй нар маань одоо ахуйн хэрэглээний юмнуудаа, гоо сайхны юмнуудаа авахыг хүсдэг. Тэгээ энэ хэрэгцээнээс шалтгаалаад одоо хамгийн өндөр өсөлттэй байгаа нь одоо гоо сайхны категори байна. За эрүүл хүнс байна. За ахуйн хэрэглээний бас бүтээгдэхүүнүүд байна. Яг нь манай бусад категориуд маань өсөлттэй байгаа ч гэсэндээ манай нөгөө гол баримталдаг юм бол бүтээгдэхүүн бүхэн маань эрүүл байх гэсэн зарчмыг баримталж явж байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр илүү нөгөө эрүүл ахуйн бүтээгдэхүүн, эрүүл хүнсний бүтээгдэхүүнүүдийг сонгож байршуулад өсөлтөө хангад явж байна. Хэрэглэгчийн зан төлөв ус илүү одоо цааш нь хөгжүүлэх компанийн төвшөнд авчиад үзье л да. Тэр нэг болохоор 2026 оны хувьд бол танай компанид бол юу төлөвлөж байна? Хөвчлэн харахаар саяны ярьдаг одоо гол өсөлтийн чиглэл нь юу байх юм? Орон нутг руу өргөч хүмүүс одоо илүү дөрөвний ярьдгаар эрүүл хүнс, гоо сайхан гэдээ бас нэг талаас нь харахаар супер апмагийн зүйлийг тав хүн төлөвлөж байна. Тэгээ одоо мэдээж хамгийн түрүү нөгөө категорид хэлэлтэл байх нь ойлгомжтой. Энэ бол хэрэгжүүлэгчийн шаардлага байгаад байгаа. Хоёрдугаар бид нар одоо бол яг орон нутгийн дээр 3 аймагт Дархан Эрдэнэт, Баян Улгийд хүргэлтийн үйлчлэгийг нэвтрүүлсэн байгаа. Цаашдаа бид нар 26 онд шатааратаагаар ер нь 21 аймагт оруулж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй явж байна. Хоёрдугаарт одоо ер нь бол нэг эрүүл мэндийн цогц платформ болох чиглэл рүү төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ягаад тэгэхээр нөгөө одоо AI маань нэлийн эрчимтэй өсөж байна. AI agent, AI туслах гэдэг зүйлсүүдийг одоо зохион бодолтооны компаниуд маань төлөвлөгөөтэй нэвтрүүлж байна. Одоо ингэснээр нөгөө одоо AI agentтэй байснараа хэрэглэгчд маань хайлтын хурд нь одоо 2 дахин багасна. Маш хурдан бүтээгдэхүүнээ олно. За AI нэвтрүүлсэн байгаа гэсэн үг. Одоогоор бол нөгөө AI agent дээр яг бэлтгэлийн ажлыг явж байгаа. Зургийн хайлтаа бол нэвтрүүлсэн байгаа. Хамгийн анхны AI зургийн хайлтыг бол нэвтрүүлсэн байгаа. Тэгэхээр одоо юу гэж бодгийг хиймэл оюуны туслагтай, хиймэл оюуны туслахгүй ийм оноос хоёрын хоорондын яг хамгийн том ялгаа нь юу байх вэ? Хэрэглэгч талаас. Ер нь эрүүл мэндийн цогц платформ чиглэл рүү орж ийн буюу бүх төрлийн одоо эрүүл мэндийн болоод бүтээгдэхүүний, за бараа бүтээгдэхүүн үлдэгдлийн, за салбаруудын байршлуудын мэдээллийг нэг дороос маш хурдтайгаар авах боломж нь бүртнэл гэсэн. Одоо бол нөгөө нэг хүнээр дамжаад арталт нь сууж байгаа нөгөө мэргэжлийн эмч маань бүгдээр ингээд механикаар шалгаад хариу өгдөг болвол одоо бүх 100,000 гаруй өгдөл төр AI туслах маань ажиллаад маш хурдан мэдээллүүдийг тухайн хэрэглэгчийн байршил тохирсон мэдээллийг тэгээ тухайн хэрэглэгчийн зовиорт тохирсон мэдээллийг автоматар бодоод өгнө гэсэн үг. Үгээр одоо илүү ялгаатай. Ер нь зүгээр одоо нэг асуулт гэдэг юм л да. Юу гэхээр за Улаанбаатар хотод ажиллаж байгаа модель орон нутагт бас ажиллахад хэцүү байдаг шээ. Гэтэ тав хүүхнийд бол одоо юу гэж гэдгийг fast forward 3-5 жил гэдэг одоо үзэхлээр энэ сумдын төвшөнд хүргэлтийн үйлчилгээ нэвтрэх юм уу? Ер нь яг энэ орон нутгийн интеграцийг хийхэд бодиттой ахиц гарч чадах болов. Энэ бол яг зүгээр мэдээж одоо өргөн тархай хүн амын суурьшилтай тэгсэн мөртлөө логистикийн хувьд бол бас байн хүндрэл гардаг учраас ер нь ягаад байж болдгүй юм бол гэж бодсон тохиолдол байна уу? Одоогоор бол бид нэг аймгийн төвүүд дээр нэвтрүүлэлтээ хийх гээд ажиллаж байгаа. Энэ үед болохоор бид нар одоо өөрсдөө нөгөө ERP програм дээр бүх одоо монсын салбарууд маань ажилладаг учраас яг тэр систем дээр нь суурлаад одоо хүргэлт гаргах хөгжүүлэлтийг хийгээд өчгөхлөөр манай салбаруудын хувьд бол нөгөө хөгжүүлэлтийн хувьд ямар ч асуудалгүй байгаад байгаа. Тэгээд түүнээсээ цаашаага одоо аймгийн төвүүд дээр байгаа эмийн сангуудаас нөгөө дотоодын одоо хүргэлтийн унаагаараа ийм бараад тавьж өгөж хүргэдэм байлаа шүү дээ. Тэгэхээр одоогоор л яг тийм шийдлэл явж байгаа гэсэн. Одоо дархнаас бол дархны нөгөө нэг зарим нэг сумдууд нь манай монсын эмийн сан руу вебсайт аппликейшнаараа эсвэл утсаараа залгаад дархны тэр суманд одоо тэдийн унаанд тавиад өгөөрэй гэд тиймэрхүү байдлаар ер нь сумдууд руу одоогоор нэвтэрч байна. Тийм. Дөрөв бас та цугус дурдлаа хиймэл оюуны нэвтрэлт туршилт бол хийгдэж явж байгаа. Хиймэл оюуны одоо нэвтрэлт бол удахгүй хийгдэнэ. Яагаад тэгэхээр одоо Монголын зах зээл дээр бол хиймэл оюун ухааныг яг өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглаж байгаа платформ гэдэг бол
зүгээр ярианы хувьд бол модонд ороод байгаа гэсэн мөртлөө нэвтрүүлтийн хувьд бол бас тийм жагцтай явахгүй байгаа шүү. Тэгэхээр энэ дээр харахад компанийн үйл ажиллагааны хувьд яг ямар хуу нэмий үрдэг одоо ашиг тус үзүүлэхээр харагдаж байна. Яг хэрэглэгчд л одоо маш бүх мэдээлэл нь маш тодорхой болно л гэсэн юутай. Тэгээд мэдээж борлуулалтыг тэр чинээгээрээ одоо нэмэгдүүлэн тэ хэрэглэгчийн хайлт 2 дахин хайлтын хугацаа 2 дахин буурж гинэ гэдэг чинь одоо манай борлуулалт 2 дахин өснө гэж баг хэлэхээр хэмжээнд байгаад байгаа. Одоо бид нэр чат GPT-г ашиглахад ямар хурдтай ямар гоё цогц мэдээллийг авчиж чаддаг билээ те. Яг тэрэн шиг бид нар ийм онц руу ороод маш гоё анхан шатны зөвлөгөөтэйгөө цогц эмүүдээ санал болгуулад авч болно. Одоо жоргүй эмээ. За дээрэс нь тэр эмийг одоо үйлчлэлийн дэмжих витаминээ за хамтд нь уух эрүүл мэндийн цайгаа ч юм уу те цогцоор нь тухайн хэрэглэгчид аль зүйлсээ санал болгох бүрэн боломжтой хэрэглэгчийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой учраас тэр нь одоо манай дээр шууд л одоо даваа тал болж орж ирнэ л те. За их баярлалаа танд ярьслаа гэсэн. За баярлалаа.